За сайн байцгаана уу. Би саяхан нэг юм энтхийн эмч нарын сэтгүүлээрээс нэг мэдээлэл ингэж уншлаа. Тэгээд тэрийг би та нарт хуваалцъя гэж бодож байгаа. За тэр юу вэ гэхлээр яг уу залуучууд одоо альч насны хүмүүс их саваагүй гэсээ болоод бэлгийн харьцаанд орохдоо одоо хэвийн бус замаар буюу бөхсөөр бэлгийн харьцаанд ийм орох юм бас бүхэл оронд байд юм байна л да. За яг нь Европын оронд хийсэн судалгаагаар за жишээлх юм бол Англиад эмч мэрэгчлэтнүүдийн одоо нэгдсэн ийм судалгааны нэг том сэтгүүл байдаг сайт дээр тэрэн дээр бас бичигдсэн байгаа. За Скандинавын орны тэр эмч нарын судалгааны юунаас ингээд үтсэн чинь ерөнхийдөө бас тиймэрхүү юмуд бас байдаг. Тэгэхээр энэ бол бүхэл оронд байдаг. Гэхдээ энэ нөгөө нэг тэрнээс үүссэн хор дагавар янз бүрийн юмд хөвчлэн их нууц байд юм байдаг. Хүмүүс эмчэд очихоор их санаа зовдөг ийм асуудлууд байд юм байна. За энэ болохоор хэвэн бус бэлгийн харьцаа буюу яг зарим хүмүүсийн хувьд хэвэн байж магадгүй. Энэ бол бөхсөөр буюу хошноороо бэлгийн харьцаанд орох юм үзэгдэл бас байд юм байна. Энэ бол хөвчлэн сониуч бас тэгээд дээрээс нь зарим хүмүүсийн хувьд бол яванда зуршил болох юм байд юм байна л да. За тэгэхээр энэс үүсдэг юмыг эмч нар юу гэж тэн дээр бичсэн байна гэхлээр за энэ бол альч хүснэ хүмүүс тохиолдож болно. За ихэвчлэн мэдлэггүйгээсээ болоод маш их юм хортой ийм нөхцөл байдлууд үүсдэг. Тухайлх юм бол бүхснээ одоо тэр та нар одоо ялангуяа мэдчихэж байгаа тэр бүхэл насны хүмүүс мэдчихэж байгаа. Өтгнөөр одоо өтгөн хатчаад өтгнөр бие засахад ямар их өвддөг гэлээтэй яаж гарах гэж зовдөг гэлээтэй тэгээ гарсан оноо яадаг гэлээтэй нэг цагаан майхан эргэж болно. Тэгээд дээрэс нь тэр хавийн ингээд бөхсөө ингээд дүүлж гаргаж чаад ингээд цус гарч болно тийм ээ. За тэр цус гарна гэдэг чинь тэнд урагдлал үүсэж байна гэсэн үг шүү дээ. Баг зэрэг язрал үүсчиж болно. Хэрвээ маш хүчтэй дүүлсэн байх юм бол том хэмжээний урагдлал үүсэж болдог тийм ээ. За иймэрхүү юмнууд өтгөн гаргахад ингэж үүсэж байгаа. Гэтэл яд вэ гэхлээр тэр үр чинь одоо бэлгийн харьцаа хийлээ гэж бодоход биш. Нэгдүгürt нь ариун цэврийн асуудал байгаа байхгүй юу. За тэгээд бохор байгаад байна. За яг одоо бохор нь одоо тэр мэнийг янз янз байдлаар ингэ цэвэрлээд ингэ хийчтэй юмаа гэхэд тэр бүдүүн одоо өтгөн гаргаж байгаа тэр өөрөө бэлэг эрхтөөний бэлэг эрхтээ орчин тэн чин асар одоо яах нь булчингийн зангирал ингэж чанга юм бучин байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүчээр ингэж орж ийн гэсэн. Тэгэхээр тэнд яг гэдэг маш их өвдөлт үүснэ. Ялангуяа эмэгтэй хүнд маш их өвдөлт үүснэ. Нөгөө талаар гэвэл эмэгтэй хүн өвдүүлэн байран одоо бэлгийн харьцаа их чинь эрэгтэй хүний дур сонирхол тэмч таатай юм биш тийм ээ. Бүр юм гажил өгсөлтэй биш болвол тэгэхээр тэнд чинь аюулт их өвдөлт үүсэж байгаа. За өвдөлт үүсэж байна гэдэг чинь маш их бие чангарч ийн гэсэн бүх булчингууд чангарсан байна. За тэгээд дээрэс нь тэр том баасаа гаргахад урагдчих юм чинь эрэгтэй хүний бэлэг эрхтээ орохт чинь тодорхой хэмжээний юм язрал нүдэнд харагдахгүйгээс ахуулаад нүдэнд харагдах хэмжээний хүртэл тийм язрал үүсдэг гэж байна. За тэгэхээр тэнд яах нь язрал үүснэ гэдэг чинь тэрүүгээр судсан гэмтсэн ингээд нээлттэй бактери ороход бэлэн болчихж байгаа гэсэн. Бактери ороход бэлэн болчихж байна гэдэг чи одоо гэвэл бэлгийн замаар дамжих халдварт өвчин маш богино хугацаанд тархах юм мэргэслийг нэмэгдүүлж байгаа. За нөгөө ялангуяа энд бол вирусын халдвар, бактери халдвар бүх юмуд орчин тийм ээ. За дохой халдвар гэж байгаа. Яагаад дохой халдвар одоо шулуун гисээр бэлгийн харьцаа одоо үйлддэг тэр хүмүүс тэхвчлэн болдог вэ гэдэг эрэгтэйчүүдэд их гээд байгаа шүү дээ. Болдог гэхээр тэнд урагдал янз бүрийн юмнууд үүсээд за тэр салстыг нь бүрэн бүтэн байдал алдагдчихж байгаа учраас маш богино хугацаанд яг нь вирус болон бактери тэнд нэвтрэх ийм одоо үүд нэгтчихэж байгаа. Тэгэхээр халдвар маш хурдан дамжих нь байна. Тэрнээс гадна судалснууд гэмтнэ. Хэрвээ их хвчлэн энэ чиглэлээр хийгддэг бэлгийн юмнууд бол хүсээгүй орчинд ингээд тийм ээ бэлтгэлгүй ингээ хийх юм бол маш хэмжээний одоо сэтгэл зүйн одоо гэмтлэг үүсгдэг гэж байгаа. За нөгөө талаа гэвэл таата бус юм байдал үүснэ. За тэгээд яах нь бис халдвар гэж хэлсэн. За тэрнээс гадна аюултай юм гэвэл шулуун гэж ингээ олон жил ингээ тавтагдаад ингэх юм бол тэр хэсэгт ингээ урагдал үүсээд за тэгээд шулуун гэсний тийм нөгөө юу гэж яддаг юм одоо юу гэдэг лээ шулуун гэснээр салт ингээ гэмтчихэд тэрүүгээр нь өтгөн ингэж гадагшилдаг тиймэрхүү юм мэс заслын эмгүүд бол үүсдэг байхгүй гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол маш их сайн анхаарах хэрэгтэй юм шиг байна.
За юунда бол энэ маань нөгөө бүдүүн гидсэн одоо шулуун гидсний чинь ийм хундаг ийм булчингийн үйл ажиллагаа сулраад тэгээд нас жоох яваад ирэхлээр өтгөнөө барьж чадахгүй байх. За дээрээс нь шээсээ барьж чадахгүй байх. Эсвэл яг гэхлээр бүс аюултай тохиолдолд гэвэл эмэгтэй үнний шулуун гидсний хан ингээ урагдаад одоо өтрээр үгээ ингэж урагдаад тэнцэнээс нь өтгөн нь гардаг болдог ч юм уу. За иймэрхүү аюултай юмнууд бол үүсдэг байгаа. Тэгэхээр энэс одоо хүмүүс яаж энийг одоо сэргийлж яаж одоо мэдлэгтэй байгаад одоо яаж эмчит хандах вэ гэдэг талаар асуудал төвшүүлсэн байлээ. Тэгэхээр хамгийн гол юм гэвэл хүмүүс маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгэх юм бол ийм аюултай нөхцөл байдалтай юмыг бол аль болохоор хийхгүй байх хэрэгтэй. За гарцаагүй байдалд одоо хийгээд ингээд тосод туршиж үзэх гээд ингэж байгаа бол маш сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Одоо тэр юу гэдгийг гулсуулах янз бүрийн одоо тийм зөөлөх тиймэрхүү юмнуудыг хэрэглээд ариун цэврээ маш сайн сахижиж ингээд хийнэ сэтгэл зүйн хувь бэлэн босон хойно энэ асуудлыг хийх хэрэгтэй гэсэн байгаа. За хэрвээ мэдлэгтэй охин бол ер нь хүмүүс энэс татгалцтай гэж бичсэн байгаа. Тэгээд тэр одоо ямар нэгэн байдлаар үйл явц ингээ болоод өнгөрлөө гэж бодоход цус гараад удаан хугацаар ингээ шаналаад ах юм бол тэрийг эмчтэй үзүүлээд эртгээ арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрвээ арга хэмжээ эртгээ авахгүй байх юм бол яванда би түрүүнд хэлсэн тийм ээ. Шээсээ барьж чадахгүй, хөтгөнөө барьж чадахгүй, дээрээс нь урагтл үүсээд тэгээд насан туршийн сэтгэл зүйн юм зовнил үүснэ гэсэн. Одоо өтгөнөө барьж чадхан болно гэдэг чи яасан үг гэвэл олон нийтийн дунд удаан хугацаар байж чадхан болно. Хөсөн хоолоо идэж чадхан болно. Удаан хугацаар аялж чадхан болно. Удаан хугацаар явж чадхан болно. Байнгын санаа зовоотой. Хизээ нөгөөх нь ингээ санаандгүйг шууд доош ингээ урсаж гараад тохол өтгөн тий. Ингээд иймэрхүү юм насан туршийн ийм сэтгэл зүйн байдал ингээд үүснэ. Тэгэхээр энүүн дээр бол хэрвээ хин нэгээ одоо хайрлаад хамтраад одоо ямар нэгэн асуудал үүсгэж байгаа бол ийм юмыг бол аль болохоор хийхгүй байх хэрэгтэй гэж ингээд зөвлөсөн байна. Тэгээд халдвар одоо сүүлийн жилүүдэд халдвар бол маш их нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ дээр маш их анхааралтай байх хэрэгтэй гэсэн байлаа. За би тэгээд их барих эмэгтэйчүүдийн эмч байсан хүнийхээ хувьд яг хэдийгээр би одоо ажиллахгүй байгаа ч гэсэн эмийн санд ажиллаад ийм хүрэж байгаа. Гэсэн ч гэсэн энэ залуучуудаа болон одоо дунд насныхын саваагүй зангаасан болоод янз бүрийн юм одоо иймэрхүү дэмий ямиг хийхгүй хүсэхгүй байхаар хүсэхгүй тэгээд хийхгүй за хэрэгжүүлэхгүй байгаасаа гэж ингэж хүсэж байна. Тэгээд тийм учраас энэ зөв мэдээллийг хүргэж бодож байна. За ингээд түр баяртай та бүхэн дээрүүлэн хийх хүсэн яриа.